сайн байцгаана. Pine University ард байдаг бүрий гэдэг залуу байна. Урд нь санал асуулга явуулсан дагуу ингээд та бүхэнтэйгээ бичлэгээрээ уулзж байна. Энэ удаагийн дугаараар болохоор номын талаар голцоо ярих болно. За юуны өмнө өөрийгөө нэг товчхон танилцуулъя гэж бодож байна. Намайг бол бүрий гэдэг одоогоор Ant Global гэдэг компани ажилладаг. Өмнө нь Intel ажилладаг байсан. Тэрнээс өмнө болохоор оюутан байхдаа жуулчтай цог гайд хийдэг байлаа. Алтны болон бишгийн орчуулгаас хийдэг байлаа. За мөн олон улсын бүжгийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг байлаа. За би бас өөрөө бүжигч хүн толгойн дээрээ иргэдэг. Хуулийн зэдэг хамтлагт тайруулдаг бод одоогоор ойролцоогоор 10-аад жил ер нь бол бүжиглж байна. Ийм залуу. За миний хувьд гэх юм бол одоогийн байдлаар сар болоод тогтмол 2-4 номыг бол уншиж дуусгадаг. Уншиж дуусгадаг гэдэг тухайн номыг нэг үсэг, нэг үг, нэг хуудас бүрчлэн бүгдийг нь уншиж дуусгадаг гэсэн үг бол биш бөгөөд хэрвээ тухайн номыг санааг ойлгосон гэж үзэх юм бол хэдий 20, 30, 40, 50 дор улс дээр явж ирсэн гэсэн тэр номыг би бол хайчдаг байгаа. Өөрийгөө хөгжүүлэх номн дээр иймэрхүү зүйлүүд нэлээд их анзаарагдаад байдаг. Номын хамгийн гол санааг хамгийн ихний хэдэн хуудсан дээр хийгээд тэгээд сүүлийн хэдэн хуудсан дээр бол илүү олон өөрөөр санаанууд холилдсон. За дээрэс нь заримдаа бол номын хуудасны тоо нэмэх зорилтоор нэлээд олон хэрэгтэй, хэрэггүй хэсгүүдийг бол оруулж ирсэн анзаарагдаад байдаг. Тэгэхээр хэрвээ та аливаа номыг худалдаж авч байгаа юм бол та мэдээж ямар нэгэн зорилттой авч байгаа. Тэгэхээр тэр зорилготоо хүрчлээ гэж бодох юм бол тухайн номыг заавал дуустал унших шаардлага бол байхгүй гэж зөвлөмөр байна. За яаж ном төрөм уншдаг болсон бэ гэвэл хамгийн гол зүйл бол мэдээж орлого. Та хэрвээ номыг хурдан уншиж сурахыг хүсэж байгаа юм бол ямар ч нэг ном барьж аваад тухайн номыг дуустал нь зүгээр юу ч ойлгохгүй байсан хамаагүй нүдэрээ гүйлгэж уншиж оролдож үзэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс ном хурдан унших гэж оролдоод юун дээрээ шантарчдаг юм бэ гэвэл тухайн номоо бариад эхний 10 удаас ч юм уу за магадгүй 5 удаас 20 удаас унших гэж оролдоод тэнгуүтээ би юурээс юу ч ойлгохгүй ингэ шууд энэ хүчин дээр ингэ шантраад болчихдаг. Гэтэл ном гэдэг бол өөрөө маш том, маш олон сэдвүүдийг харуулж бичсэн байдаг бөгөөд зарим номын хувьд гэх юм бол магадгүй 5 хуудас дээр санаагаа багтааж чадахгүй эхний 5 хуудас дээр санаа байхгүй байсан мөртөөсөө магадгүй сүүлийн 20 хуудас дээр санаа байдаг ч юм иймэрхүү байдлаар янз янз байдаг. Тийм болохоор та нэг номын бүтнээр нь зүгээр юу ч ойлгохгүй байсан ч хамаагүй өөртөө итгээд би нэг өдөр буюу нэг мөчөд яг энийг бүгдийг нь ойлгох юм байна гэж бодоод уншаад үзэх юм бол тань нэлээд их өөжтэй болов гэж бодож байна. Мөн дээрээс нь номыг бол заавал 100% бүгдийг нь ойлгох шаардлага бол байхгүй. Та хамгийн гол гэж бодсон тухайн зохиогч хэлэх гээд байгаа санааг л ойлгоцсон байх юм бол та заавал бүх үг, бүх өгүүлбэр, бүх ишлэгийг бүгдийг нь ойлгох шаардлага байхгүй гэдгийг санахад илүү төхөө байх гэж бодож байна. За номын тэмдэглэл яаж хийдэг вэ гэж олон хүмүүс асуусан байсан. Миний хувьд гэх юм бол ном уншиж байгаа үедээ тэмдэглэл бол ерөөсөө хөтэлдэггүй. Номоо уншсныхаа дараа нэгэн зэрэг тэмдэглэлээ хөтэлдэг байгаа. Яагаад юм бэ гэвэл ном уншаад яг гоё тухайн одоо concentrate mode-д яг түлэрсэн байгаа үедээ өөрийн л ингээд сатарж байгаа юм шиг тгий санагдаад ерөөсө болж өгдөггүй. Гэхдээ хүн болгоны тэмдэглэл хийх арга бол өөр ах. Миний хувьд гэх юм бол тийм байгаа. Би өөрөө ном уншаад нэг удааг байгаа. Яг үүнийг хэлэхэд бол подкастаа хийж гиснээс хойш ихтэй уншдаг болсон. Тухайн номнуудаас нэлээд олон зүйлийг суралцсан боловч энэ бичлэгээрээ бүгдийг нэрээ хэлэхээр цаг нэлээд хэцүү байна. Тийм болохоор товчгоо ярих гэж бодож байна. За нэг гэх юм бол хувь хүн талаас ямар зүйлийг бол өөртөө шууд хариу үзүүлэхээс өмнө өөртөө нэг ихэд тунгааж бодоод миний сэтгүү ямар байгаа юм байна. Би энэ нөхцөл байдлаас яаж гарах ёстой юм бэ? Би энийг асуудал гэж хүлээж авах уугүй гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүдийг бол мэддэг болсон. Өмнө нь ямар нэгэн асуудал гарлаа, ямар нэгэн сэтгэлээр унах зүйл учрлаа гэж бодоход би тэр зүйлийг шууд байгаагаар нүлээж аваад өөртөө аюу хүн дээр тусдаг байсан бол тэрнээсээ өмнө би эхлээд нэг бодоод нэг сайтар тунгааж үзээд өөрийнхөө сэтгүүдэд хамгийн амар барилах, өөрийнхөө ирээдүйд хамгийн хэрэгтэй гэж бодох сонголтуудыг ялах хийж чаддаг болсон гэж найдаж шинэ ихтэй бодсон бас сайн мэдэхгүй байна. Энэ Pine University руу энэ подкастыг яагаад анх эхэлсэн юм бэ гэх юм бол үндсэндээ бол 2 шалтгаан байгаа. Эхнийх нь бол би тухайн үед их завтай байсан. Ажил гэр за тэгээд хаяа бүжгийн бэлтгэл авч тэрнээс өөр надад онцгой хийх ажил байгаагүй. Тэгэхээр би энэ цаг хугацаа юунд зориулах юм бэ гэдэг өөрийн сонсох дуртай байсан гадны ютуберүүд маань яг наад шиг юм хийдэг байхгүй. Тэгээ би тэд нарыг дуурайгаа тэгээд анх хийж үтсэн. Тэгээд тэрнээс хойш хийгээд явж байна. За хоёрт нь гэх юм бол би өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ мэдлэгээ нэг бол өөрийнхөө мэдэрсэн зүйлсээ
бусад хүмүүст хаваалцахыг хүсдэг боловч тухайн үед гэх юм бол надад хаваалцах юм байгаагүй. Тийм болохоор YouTube-ээр дамжуулаад за яг магадгүй нэг 1000 ч юм уу 2000 хүнд хүрчил яамаа та гэж бол энэ сувгийг бол анх нээгээд тэгээд ямар ч одоо хүртэл ингээд явж байна да. Өсвөр насныханд өгч зөвлөгөөгээд маш гоё асуулт ирсэн байсан. Энэ асуултыг асуусан хүнд баярлалаа. Би өөрөө тийм мундаг хүн биш болохоор яг зөв хариулт өгч чадах хэсэгтээ бол эргэлзээтэй байна. Гэхдээ миний хувьд гэх юм бол би тухайн насан дээрээ бол нилээд холиггүй хөвгтэйсэн. Өдөржин шөнөжин бисий тоглолтыг цаа тэгээд дээрээс нь тухайн үеийн миний сошиал хэрэглээ бол дэмжсэн байсан байх. Тэгээд би явсаар байгаад анх бүжигтэй танилцж байсан. Бүжигтэй танилцахаасаа өмнө нилээд хумигтмал дутагшоогоо хаалттай бусдад зөв харилцаж чаддгүй тийм хөвгтэйсэн бол бүжиглэж ихтэй их олон хүмүүстэй танилцаа. Тэгээд миний хүрээлэл маань нилээд олон удаа солигдчихсэн. Үүний ачаар бол хувьдаа бол гайгүй нээлттэй хүн болсон гэж бол боддог. Тэгээд гол миний өгөх гээд байгаа зөвлөгөө юу юм бэ гэвэл хамгийн гол нь өөрийнхөө хүрээллээ маш зөв бүрдүүлэх хэрэгтэй. Зөв гэдэг нь бол заавал мундаг байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь зөв асуудалтай, зөв зөвлөнд санаа зовдог тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл ямар нэгэн мөрөөдөлтэй хүмүүс байж болж байна. Нэг бол ямар нэг ижил сонирхолтой хүмүүс зүгээр өдрийг өнгөрөөдөг хүн биш. Өдрийг ямар нэгэн зорилттой өнгөрөөдөг хүмүүстэй нэг өдрийг өнгөрөөгөөд үзээрэй. Тэгэх юм бол таны амьдралд нэлээд том эерэг өөрчлөлтийг бол авчих болов гэж бодож байна. Ялангуяа сүүлийн жилүүд бол маш олон залуучууд чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүд за тэгээ зүгээр ментор хөтөлбөрүүд нэг бол одоо юу гэдгийг зориг сангийн явуулдаг нэлээд олон нийгмийн хөтөлбөрүүд бол байдаг. Тиймэрхүү хөтөлбөрүүд нэгчсэн удаа өөрийгөө сориод оролцоод үзээсэй гэж бол би бол хүсэж байна. Би бол оролцож чадаагүй. Гэхдээ сүүл нь яг тэрэн дээрээ яваад нэлээд харамсдаг. За тэгээд мөн энэ дашрам дайланд хэлэх юм бол хэрвээ та бүжиг сонирхож байгаа бол манай хамтлагийн дөг гэдэг дэлхийн аврах болж исэн юм мундаг залуу байгаа. Тэр залуу маань бүжиг сургалт явуулдаг. Хэрвээ та сонирхож байгаа юм бол би энэ доор линкийг тавьчих. Та манай дөөгтэй холбогдоод тэгээд бүжиг сургалтанд явж болно шүү. Би бас аяа очдөг байгаа. За тэгээд сурталчдын төлөө тэгээд манай дөг намайг хоолнд даах байлгүй дээ. Подкаст болон YouTube-ийн контент хэрхэн хийх юм бэ гэвэл нэг амар хэцүү зүйл бол байхгүй. Хүмүүс ихвчлэн амар хэцүү байх гэж бодоод төтөлцөөд байдаг. Гэтэл миний хувьд гэх юм бол би анх 160 мянган төгрөгөөр микрофоноо худалдаж аваад тэгэл одооцсон тэр микрофонтойгоо л явж надад гарсан ямар нэг өөр зардал мартал бол юу ч байхгүй. Эхлүүлэхэд бол маш амархан. Гэхдээ тэрийг тууштай хийнэ гэдэг бол нэгэн бодлын аюу хэцүү асуудал. Би өөр дээр авч үзэх юм бол би анх идэвхтэй хийж эхлэхэд ойролцоогоор одоо нэг 10 сарыг бол ардаа орхисон байна. Эхний 7-8 сарда бол миний subscribe-ийн тоо ер нь бол өсдөггүй, айгүй удаан өсдөг байсан. Өдөрт нэг 10-аас нэг 20-30 за зарим гайгүй өдрөө болгонгод нэг 40 subscribe share нэмэгддэг. Тэгээд ингэж удаан явсаар агаад магадгүй түрүү сараас гинт ягаад ч могцсон subscriber-сууд 20-30 мянгаар нэмэгдээ. Тэгээд одоо явж байна. Тийм болохоор ямар ч гэсэн шантрахгүй бууж өгөхгүй тэгээд тууштай үргэлжлүүлээд байх юм бол ямар нэг үр дүнд хүрнэ гэж би бол итгэдэг. Ихэнх хүмүүс яг тэр эцсийн хамтайгаа мэдрэхээс өмнө за ер нь надаа ямар ч агаас байхгүй байсан юм гэж болж байгаа. Гэтэл анх хийж эхэлсэн үед бол хүм болгон анхандаа муу байдаг. Эцсийн ялгаагаа одоо ингээд анхны удаа энэ бичлэгийг авч байгаа болохоор яг хэр зөв зэгстэй ярьж байгаа гэдэгтээ бол итгэлгүй байна. Яг үүндээ камерын өмнө ингээд ярихаар амар ичж сандардаг юм байна. Мууцсан хамаагүй ямар ч хийгээд үзээ. Тэгээд таацсан хийж үзээрэй гэж бол танаас хүсэж байна. Хэрвээ танаас ямар нэгэн асуулт байх юм бол надтай хизээ холбогдож болно шүү. Би доороо өөрийнхөө Instagram хаягаа нийтлж та надаас ямар нэгэн подкастын зөвлөгөө авах юм бол би зүгээр тантай магадгүй хуцаар ч юм уу хамаагүй 2 цаг 3 цаг ярьсан чөлөөтэй авах болно шүү. Тийм болохоор надтай холбогдорой. За таашдын зорилго гэх юм бол мэдээж энэ одоогийн номынхаа подкастаа бол тогтмол үргэлжлүүлээд бол хийн олон ч хүмүүст хийнгээд амлсан байгаа. Тийм болохоор энийг бол би угаасаа хаях ямар ч бодол надад байхгүй. Тэгээд энэ дээр нэмээд энэ жил дотроо багтаагаад ном орчуулад хэвлүүлэе гэж бол бодож байгаа. Гэхдээ яг амжих хэсгийг бол мэдэхгүй байна. Ямар ч зэн төлөвлөлөө оролдож үзээд хэд хэдэн газрууд бол эдгээр нь холбогдсон. Нэг 4-5 газар л холбогдсон байгаа. Гэхдээ бүгднгээс нь татгалцсан арай авсан байгаа. Гэхдээ бууж өгөөгүй, шантраагүй ямар ч эцэг нь үзэндээгээд явж байна. За мөн иймэрхүү байдлаар зөвхөн номын контент гэлтгүүгээр төрөл бүрийн контентуудыг бас бичээд оролдоод үзэж байна. Яг ямар үр дүнд хүрэхээ гэдэг бол одоогийн байдлаар бол мэдэхгүй байгаадсан. Ямар ч зэн хийж лах юм бол ямар нэг үр дүнд хүрнэ гэдэгт бол итгэлтэй байна. Миний дуртай Японы уран бүтээлч Окамото Таро гэдэг хүний хэлсэн үг байдаг. Тухайн мөчтэй л амьдр гэж. Тийм болохоор би бол тухайн мөчтэй л амьдарч байна. Хитрхи асыг харах юм бол тэр үедээ
тухайн зорилгоо бодоод за би ийм ч юм хийх хэрэгтэй байна, тийм ч юм хийх хэрэгтэй байна, тэрний төлөө ийм ч их золиос гарах хэрэгтэй байна гэдээ бодоод ихлээр хүн угаасаа явдаггүй байгаа. Тэгэхээр танд ч зөвлөхөд тухайн агшиндаа л амжаасаа гэж бол хүсэж байна. Хийгээд оролдоод үзмээр байгаа зүйл ах юм бол оролдоод үз. Онолоо алдлалт. Бичлэгээ дуусгахын үзсэн баярлалаа. Хэрвээ танд таалагдсан бол subscribe хийгээрэй. Дараагийн дугаараар уулзъя.